Өдрийн мэнд хүргэе. Цаг тутмын мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Студид сэтгүүлч Ариун Зул мэдээллийг танилцуулна. Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар нийт халдвар төвчний дотор дийлэн хувийг нийцэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдвар сүүлийн 5 жил тасралтгүй нэмэгдэж өнгөрсөн 2017 оны байдлаар зохилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6902 тохиолдолд бүртгэгдсэн нь нийт халдвар төвчний 25.7% эзэлжээ. Харин өвчлөлийн 25.6%-ийг заггуутан 45% Тэмбүү, 29%-ийг Тэрхэмнаац тус эзэлж байна. Одоогийн байдлаар ХТХВ дохын нийт 266 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд төрөлхийн Тэмбүүгийн өвчлөлт 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 тохиолдолоор нэмэгдсэн байна. Үүнээс нийслэл хотод нийт 41 тохиолдол бүртгэгджээ. Бэлгийн замаар дамжих халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь энэхүү тоо баримтаас харагдах халдварыг эрт илрүүлэх, халдвар тархалтыг бууруулах, мөн хянах хэмжээ эмнэлгийн мэрэгжилтэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хүүхдийн хорих гих тодтолтой шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяас сургалт хүмүүсийн тусгай байгууллагад хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас өмнө тэнцэн судаллаа. Баянзарх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэн ерөнхий шүүхт Одон туулын даргалсан хуралдааны шийдвэрээр эдгээр хүүхдүүдийг судалсан юм байна. Ял эдлэг хугацаанаас өмнө судлагдсан хүүхдүүд шүүхэд баярлсан сэтгэлээ илэрхийлж дахин алдахгүй гэдэг амлалтыг өгчээ. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо зодохгүй ээлжид бус их хурлын тов зарлах чигтэй байгаа юм. Ээлжид бус их хурлаараа нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны өнөөгийн тэргүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцгээр төлөвлөж байгаа тухай их сурвалжууд онцолж байна. За эдүгээ нийслэлийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбоог улсын хурлын гишүүн Тэмүүлэн удирдах байгаа. За эрх баригч нам дотоодын эрдэнэ төлөвлөр тойрсон таагүй асуудал үүдэж Тэмүүлэн чөлөөлөхөр ярилцаж байгаа. За түүний оронд сангийн дэд сайд булган туяг томилох тохироо хийгдсэн гэгдэж яригдаж байгаа юм а. Өнгөрсөн онд Монгол-Туркийн хамтарсан Улаанбаатарын Эмпати сургуулийн захирал бүгд найрамдах Турк улсын иргэн Вэйсэл Акче Монгол улсад цагаачлах хүсэлт гаргасан байна. За албаны их сурвалжийн мэдээлснээр манай улс Монгол улсын иргэн болох Вэйсэл Акчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ. Мөн энэ оны 3 дугаар сард Вэйсэл Акче манай улсаас улс төрийн орогнол хөссөн ч манай улсаас боломжгүй хэмээн үзэж түүний хүсэлтээс дахин татгалзсан талаар их сурвалж мэдээллээ. Өнгөрсөн 7 дугаар сард Турк улсын өвчнөхийн ирж түүнийг баримтлах ажиллагаа явуулахыг завцсны дараа тэрээр Монгол улсад үлдсэн насандаа амьдрах хүсэлтээ гаргасан байдаг. Монгол улсны нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон манай улсын иргэн болох боломжтой. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Өргөжлүүлэн Улаанбаатар хотын цаг агаар мэдээг хүлээн авч үзнэ. Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк. Илүү хурдан, илүү хэлбэр. Бүх төрлийн цахим үйлчлэгийг өөртөө нэгтгэсэн Гэлс банк. Таны гарт таны банк. Сар бүр Төрийн банкны Гэлс банк үйлчлэгээр 2 гүйлгээ хийгээд iPhone 8 утасны эзэн болоорой. Төрийн банк. Эрсдэлгүй ээдүйн баталгаа.